За бүгд өнөөдөр эсэлтийн ерөнхий шалгалтын 2024 оны даалгаврыг хийж гүйцэтгэе. 2-1-р даалгаварт өнцөг үүсгэн шийдсэн бий бодлого ирсэн байна. За энэхүү сэдэв маань ерөнхий боловсролын ер нь 10-11-р ангийн хүрээнд ихийнхэн бодогддог. Тэгвэл энэхүү бодлогуудыг хэрхэн яаж боддог юм бэ гэдгийг үзье. За бодлогын нөхцөл ёсоор биеийг хэвтэй чиглэлийн дагуу 30 градус өнцгөр анхны хурдтай 30 градус өнцөг үүсгэн 20 м/сек анхны хурдаар шийджээ гэсэн. Альбом өнцгийн хэмжээ 30 градус. Анхны хурд маань 20 м/сек. Анхны. За агаар эсэргүүцэл тооцохгүй чөлөөт уналтын хурдтал жигээ 10 м/сек квадратаар бодоо гэж. За олох зүйлсэнд нь эсэлтийн хугацааг яаж олох вэ? За хөрөг хамгийн их өндрийг яаж бодох вэ? H max гэж. За мөн тусгалын зайг гэж. За тус бүр 2 онооны сал байна. За ер нь өнцөг үүсгэн шийдсэн бий гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр за ямар нэгэн газрын гадаргуу ч юм уу ямар нэгэн биеийг ямар нэгэн өндөр дээрээс шидэхэд явсараад хаана унж байгаа юм бэ гэдгийг л илэрхийлж байна. За тэгэхээр бид нар шулуун замын хөдөлгөөн дээр үндсэн тэгшдэглийг бичихтэй ээж тэнцүү B0-тэй нэмэх нь за хурдчивэл хурдтгал маань нэмэх тэмдэгтэй удаашрж ивэл хасах тэмдэгтэйгээр энэхүү вектор тэгшдэглийг бичдэг. Тэгэхээр бидний хувьд бол хүндийн хүчний орондох хөдөлгөөн учраас хурдтгалаа шийдтэйгээ тэнцүүлж байгаа болчихно гэсэн. За мөн энэ бол зөвхөн хэвтэй тэнхлэгийн дагуу хаашаа явсан бэ гэдгийг тодорхойлж байгаа бол бидний бодлогын нөхцөл төр бол хэвтэй болон босоо тэнхлэгийн дагуух хөдөлгөөнүүдийг аль алийн тусад нь бодоод тооцно гэсэн. За тэгэхээр анхны хурд гэсэн байна. За тэгвэл анхны хурдны вектор байгуулагчийг бүгдээрээ байгуулагч болгон задлаа. Хэвтэй тэнхлэгийн дагуух анхны хурд маань B0x болох нь босоо тэнхлэгийн дагуух анхны хурд маань B0y болох нэ. Вэлэнс y болох. За анхны хурдаа задлж бичих нь байна. За энэхүү тэгшдэглэл маань өөрөө y координат буюу босоо тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн болсон юм бэ гэдгийг бодох юм бол бид нар y координатын тэгшдэглийг бодно гэсэн. За ямар нэгэн өндөр дээрээс биеийг шидсэн байх юм бол y-0 гэсэн ямар нэгэн утга байх ёстой. За бидний бодлогон дээр бол энэ бол байхгүй байна. За юусэн үндсэн тэгшдэглийг бичье. За y-0 дээр нэмэх нь B0 y-t. За энэ y тэнхлэгийн дагуу явж байгаа учраас y тэнхлэгийн дагуух анхны хурдны байгуулагчийг авах. За нэмэх нь y t квадратыг бодно 2 гэсэн. Энэхүү вектор тэгшдэглэл гарах нэ. За энэ босоо тэнхлэгийн дагуух хөдөлгөөний тэгшдэглэл гэсэн. Тэгвэл мөн энэ хөдөлгөөн маань дээшээ явсан мөн хажуу дээшээ буюу хэвтэй тэнхлэгийн дагуу явсан. Тэгвэл хэвтэй тэнхлэгийн дагуух тэгшдэглийг бичих юм бол x тэнцүү x0 нэмэх нь за одоо анхны хурдныхаа хэвтэй байгуулагч юм гэсэн. Хэвтэй байгуулагч. За нэмэх нь gx t квадратыг бодгоо 2 гэсэн. Тэгшдэглээр бичихнэ гэсэн. За тэгэхээр ер нь нисэн хугацаа гэдгийг юу гэрээд байгаа юм бэ гэж. Нисэн хугацаа гэдэг нь тухайн би ингээд гараад явсараагаад яг хаана очиж дуусчих юм бэ? Энэ хүртэл зарцуулсан хугацааг бид нисэн хугацаа гэж хэлж байна. Нисэн хугацаа. За мөн хамгийн их хөрсөн өндөр гэдэг маань тухайн биеийг эндээс ингээ харах юм бол явсараагаад би энийг тодорхой хамгийн их өндөрт очино. За тэр өндөрт очичоор өсө хурдан тийг болох. За тэрний дараагаар хурд маань ингээд багасаад явах нэ. За тэгвэл бүгдээрээ өсө хөрсөн хамгийн их өндөр энэ H max өндрийг яаж тооцох юм бэ гэдгийг олъё. За энэхүү H max өндөрт хүрэхийн тулд тухайн би тодорхой хугацаа зарцуулаад хөрсөн байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар ерөөсөө хөрсөн хугацаа гэдэг маань энэ хүртэл зарцуулсан хугацааг л
хөрсөн хугацааг илэрхийлж байна. Ерөөсөө ниссэн хугацааны тэн хагас нь ахна шүү дээ. За тэгэх юм бол тэгштгэл маань за H max-ыг тооцъё гэж үзье. За Y0 нь тэгтээ тэнцүү үед яаж үчигдэх юм бэ гэж. За тэгэх юм бол энэ тэг болно. За энэ тэгштэглээ бичих юм бол за бид нар энд гурвалжныг харах хэрэгтэй. За ямар гурвалжин бэ гэхээр B0-ийн Y буюу анхны ордны босоо байгуулагч, анхны ордны хэвтэй байгуулагч хоёрын нийлбэр маань бидний анхны орд болчих гэж байна. Анхны орд болчихлоо гэж байна. Тэгэхээр энд адилхан 90 градус үүсгэж байгаа учраас энд альфа үнс үүсгэж байна. Тэгэхээр анхны хордны Y байгуулагчийг олохдоо бид энэ үнцгийн эсрэг хаттайгаа учраас гипотенуз B0-ийн хэмжээгээ үнцгийн синус альфагаар өөрчилж өгнө гэсэн. Харин анхны хордны босоо байгуулагч ингэж гарч байгаа бол хэвтэй байгуулагчийг олохдоо анхны хордыг үржигдэн косинус альфа гэж бичиж байна. Ягаад гэвэл энэ үнцгтэй энэхүү анхны хордны хэвтэй байгуулагч маань налсан кат нь болж байгаа учраас B0 косинус альфа болох нэ. За тэгвэл бүгдээрээ энд анхны хордны босоо байгуулагчийг авна гэж. Тэгэхээр бид нэр B0 Y за T за энэ хугацааны оронд хөрсөн хугацааг тооцож бодох ёстой. Хөрсөн хугацаагаар бодох юм бол хамгийн их өндөр дээр очдог гэсэн. За хасдаг нь яг хасах тэмдэгтэй болж байгаа юм. G-ийн бид нар дээш явж байгаа тэмдэглэгээ нэмэх гэж авч байгаа учраас G вектор маань доош чиглэж байна. За тэгвэл G-ийн Y вектор хасах тэмдэгтэйгээр чиглэх нэ. За энэ хөө тэгштэглийг бодох юм бол ерөөсөө бидний H максимум гарч байна. H max буюу хамгийн их хөрсөн өндрийг бодохдоо энэхүү томьёогоор бодох гэсэн. За тэгвэл тусгалын зайг оллоо гэж. Тусгалын зай гэдэг маань өөрөө энэ би яваад хаана унах юм бэ ярьж байна гэсэн. Тэр X-ийн дагуух явсан шилжилтийн тооцож байгаа учраас бүгдээрээ ерөөсөө X-ийн дагуух тэгштэглэл скалер хэлбэрт оруулаад бичих. Тэгвэл X L бол X-тэй тэнцэх нь байна. За X0 ямар нэг утга үг учраас бичихгүй. За B0 X буюу анхны ордны хэвтэй байгуулагчийг бүгдээрээ тооцох ёстой. Тэгвэл B0 X. За энэ ерөөсөө явсараад энэ газар дуустал явж байгаа учраас бид нэр одоо хөрсөн хугацаагаар биш ниссэн хугацаагаар тооцох гэсэн. Тэгвэл ниссэн хугацааг тооцох нь байна. За Gx гэж. За G вектор маань үргэлж доош чиглэдэг учраас за бидний хувьд бол хажуу тийш буюу X тэнглэгийн дагуух Gx вектор шууд T хүч. Тэгэхээр энэ хойд хэсэг тэр чигээр T хүчж байна гэсэн. Тэр ерөөсөө бид нар бие ниссэн хугацаа гэдэг бол за тусгалын зай гэдэг бол энэ. Тэгвэл ниссэн хугацаагаа яаж болох юм бэ гэж. Ниссэн хугацаа. За ниссэн хугацааг олохдоо бид нар хөрсөн хугацаа гэхлээр олчих бүрэн боломжтой. Яг тэгэхээр хурд маань хамгийн их өндөр дээр очихоор тэгтээ тэнцдэг гэж. Тэгтээ тэнцдэг. Тэгэхээр бидний хурдтгал гэдэг чинь өөрөө хурдны өөрчлөлтийг хугацаанд хуваасан хэмжээг илэрхийлдэг. Тэгвэл эндээс бид нар хурдыг олж бичих юм бол хурд гэдэг маань B0 дээр нэмэх нь AT гэж бичигдэх. AT гэж бичигдэх. За тэгэхээр энэ тэгштэглээ бүгдээрээ А-га хасах G байгаа гэж үзэж байгаа. Учраас хурд тэнцүү B0-ээс хасдаг нь G-T гэдэг тэгштэл гарч ирэх нэ гэсэн. За эндээс энэ хугацаа бол ерөөсөө хөрсөн хугацааг тооцож байна л гэсэн. Хөрсөн хугацааг тооцож байна гэсэн. За бид нар Y тэнглэлийн дагуу хөдөлгөөнийг ярьж байгаа учраас энэ анхны ордны Y байгуулагч. За ингэ бодохоор энэ маань өөрөө тэгтээ тэнцэж байгаа юм. Тэр тэг тэнцүү B0 Y хасдаг нь G
За чиг Y авах. За ингэ бот. За тэгэх юм бол GT хөрөх хугацаа маань урагшаа ороод шин хөрөх хугацаа гэдэг нь маань анхны хордны хосоо байгуулагчийг GT хооч гэнэ. GT хооч. За энийг задлаа бодох юм бол B0 үүсгэх нь синус альфа хуваад нь G байна гэсэн. G гэсэн. За энэхүү томьёогоор бид нэр хөрөх хугацааг тухайн бие ямар хугацаанд нийт хөөрөөд за H max хэмжээнд хүрсэн бэ гэдгийг олно л гэсэн. За бодлогын нөхцөл ёсоор анхны хорд болон үнцэг өгөгдсөн. Тэгэхээр бид нэр хариу бодж болно гэсэн. За хөрөх хугацааг олчно гэдэг маань ерөөсөө нисэх хугацааг олчлоо л гэсэн. Яг тэгэхээр хөрөх хугацааг хоёроор авсан хэмжээ маань нисэх хугацаатай тэнцэж идэв. За тэгвэл бүгдээрээ хөрөх хугацаагаа оруулаад бодъё. За энийг бодох юм бол анхны хордны хэмжээ бол 20 байна. Метр секунд өчг нь за синус 30 градустай бид нэр 2-1 гэж боддог. 2-1-ийг авлаа. За үүнийгээ 10 метр секунд квадрат хуваая. За ингэ бодох юм бол метр секунд маань дарагч нь ерөөсөө секунд. За 20-ыг 2-т хуваахаар 10-ыг 10-т хуваахаар 1 секунд гэж гарах. 1 секунд. 1 секунд гэж гарах. За энэ бол хөрөх хугацаа. Тэгэхээр бид нар ниссэн хугацааг бол гэж байгаа юм чинь. Ниссэн хугацаа бол өөрөө хөрөх хугацааг үүсдэг нь 2 гэсэн. 2. За ингэ бодох юм бол 1-ийг 2-оор үржээд 2 секунд гэсэн хариулт гарах байжээ. За дараа нь хөрөх хамгийн их өндөр. За хөрөх хамгийн их өндрийг энүүгээр оруулах боломжтой. Тэгээ хамтуулаа бодъё. За анхны хордны босоо байгуулагч гэдэг маань өөрөө анхны хордыг үржигдэх нь синус альфа гэж байна. За энийг үржигдэх нь бид нар хөрөх хугацаагаар тэгшлээ явж биччихье. Хөрөх хугацаагаар бодох нь хасдаг нь G за мөн адилхан хөрөх хугацааны квадратыг хуваадаг нь 2 гэдэг тэгшлэл бодно гэсэн. За энэхүү тэгшлэлд орлуулаа бодох юм бол 20 м секундыг үржих нь 2-1 үржигдэх нь за хөрөх хугацааг бид 1 гэж олсон. За шууд 1 бичиж 1 хасдаг нь за 10-ыг үржигдэх нь за хөрөх хугацаа маань 1 байгаа. 1-ийн квадрат өөрөө 1 за түүнийг 2 тоонол гэсэн. Ингээ ажиглах юм бол 20-ыг 2 тавахаар 10. За 10-ыг 2 тавахаар 5. 10-аас 5-ыг хасгаар 5 метрийн өндөрт тухайн бие очих байсан байна. За 3 дугаарт нь тусгалын зай гэж. Бид нар тусгалын зайг яаж олдох юм бэ? Энд дээр тогтоосон. Тэгвэл тусгалын зайг бол гэдэг маань ерөөсөө x координатын дагуу хаана очиод унсыг бэ гэсэн. За одоо орлуулаа бодох юм бол анхны хордны хэвтэй байгуулагчийг бодож байгаа учраас B0-ыг үржигдэх нь косинус альфа үржигдэх нь за ниссэн хугацаа гэж. За бид нар ниссэн хугацааг олцсон байгаа. За орлуулаа бодвол анхны хорд маань өөрөө 20 м секунд. За үүнийг косинус 30 градус гэдэг маань өөрөө 2-ны язгуурдор 3 байгаа. За үүнийг үржигдэх нь за бид нар ниссэн хугацааг 2 секунд гэсэн хариу авсан. За ингэ бодох юм бол секунд тэгээ дарагчих нь энэ 2-т дарагчих. Тэгэхээр бидний үндсэн хариу бол ерөөсөө 20 язгуурдор 3 м-ээс хариу гарч байна. Тэгэхээр энэ шийд бол энэ бахан. Аргагийн шийд энэ байна. Аргагийн шийд маань 20 язгуурдор 3 байжээ.